Аратны үүр лабиринт шиг хүндий дагуу үргэлжлэх тул хин нэгэн замаа олох хэрэгтэй байв. Тиймээс замсрагч зайлшгүй шаардлагатай болно. Багийн хүч чадлын ачаар мангасууд том аюул занш хийсэнгүү. Дуашкигийн төвшүүрийн шигшliгээр тэд 4 хүний шөнийн манаа тохируулж бүгдээрээ сайн амархаар болов. Миний шидэд дахиад зөрчиж яхад яагаад заавал манай хэрэгтэй юм бэ гэж Дуашки асуув. Итгэхгүй байгаадаа биш гэж Хикарот хэлв. Түүний дөхөө зөвхөн мангасыг илрүүлдэгч энд жинхэнэ аюул нь аюулчид байдаг. Гэвч Дуашки эргэлзсэн харагдана. Одоохондоо амархан илүү чухал тул унд гэж Хикарот түүнд хэлв. Би ер нь тэдний яриаг хараад шиддэн энэ нэвтрүүлгийн дараа дахин хамт явахгүй гэж магадгүй гэж бодов. 7 болон 8 дугаар зэрэглэлийн мангасуудыг агнах 3 дугаар давхар хүчлэг парчлалтай ойрхон байгааг 2 дахь өдөр шат мэхэр хэлв. 3 дугаар давхар маш том. 2 дугаар давхрын аль хэсгээс орсноос үл хамааран бүгд 3 дугаар давхрын нэгс газар тачдаг. Орсон цэгээс нь хамаардаг тул гайгүй газар бөөн гэж бээр нь найдана. Миша түүнээс өмнө нь 3 дугаар давхар тачижсэн гэж хэлв. Тэнд хүрэхийн тулд бүтэн 1 жил зарцаасан гэж тэр хэлв. Бээр нь мэдээж очсон гэж хэлээд 4 дугаар давхарт хүрэхэд хэр хугацаа орсныг нь асуув. Мөрөх нь ойролцоогоор 2 жил гэж хариулж Хикарот өөрт нь бас тийм хугацаа орсон гэв. Хикарот өөрөөс нь баг торчтой мөрчлөө илүү өндөр зэрэгтэй байгаад Миша бухимдав. Рот тэр хоёуланг нь дөөгүй бай гэж хэлэхэд би юу түүнийг үнэхээр бухимдсан бололтой гэж бодов. Учир нь бүстэн чалтж байхад тэр анцаараа тастай юм хийж байв. Тэд 3 дугаар давхрын борчлоор гарахад мангасад шууд тэтлүүд ариу. Тиймээс би энэ хортой хариу үйлдэл үзүүлж Рот Миллерийг замаас нь түшгэн цогтыг хаахаар бамбагаа өргөв. Портлын Яката мангасууд яагаад хүлээж ясныг тэр гайхаж бамбаагүй байсан бол Хикарот шиг унахаж гэж бодов. Мангасуудыг ухрааж болохгүй гэж одоо хашгирахад би юу хэдийн мэдэж байна гэж хариулв. Гэвч Хикаротын идэвхтэй ур чадвар нь ухрахаас хамгаалдаг туш хамгаалагчтай тултахад маш их тас болсон тэр дотроо баг зэрэг хатаархав. Хикарот Аратныг зогсоохын тулд ур чадвараа ашиглаж Дуашки салруулах хараашийн шивсэг хийж одоо тодорхой цогтор дуусгав. Миша өөр нэгийг олж хараад нэг нь үлдсэн байна гэж хашгирна. Буйны өргөчдөр гişгэн агаар тасрав. Дараа 8 тараг өөрийн эсэнсээр цохиж нэг цавхтаар унахав. Аянтас энд гарч ирснийг бээр нь хачин гэж үзээд ойр орчинд хий нэгэн байгаа эсхийг Ротт Миллерээс асуув. Рот тэр биеийн дулааныг шалгасан ч юу ч мэдэрсэнгүй. Гэвч үлдсэн үнрээс нь бусд нь сайхан өнгөрсөн бөгөөд тэднээс ойролцоогоор 20 минутын өмнө явж байгаа л тааварсав. Багийг хараад цаашаасан байх гэж манай хүү бодов. Хин нэг нь тэднийг алхахыг занш хийж гэнэ үү гэж Хикарот асуугаад Рот Миллергүй гэж хэлээд Мангасыг портлороо өшгөхөн тоноочдын хэрэгждэг хямд тактик гэж тайлбарлав. Мишас түшин хөдөж сайн төлбөр авах тул тэднийг хөөж алаасаа гэж хэлв. Гэрч Рот Миллер тэднийг мөрдөхөнд хэцүү бөгөөд нотлох баримтгүй гэж хэлв. Эвгүй зүйл болбол кэд өөрсдөө буруутгах байв. Үсэн хүмүүс ярьж чадахгүй тул хамаагүй гэж Миша мөрөө харжина. Одоо сануулга мэдээлэж үлдээгээд цааш явахыг санаж болгов. Энэ бүхэн Дуашки бүрэн цочролторсон байхад Миша юм тактик байдгийг мэдээгүй гэж Рот Миллер хэлээд мондо юм гэв. Гэвч тэр өөрөө өмнө нь зөвхөн сонсч байсан бөгөөд анхны бодит толгоочтон гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тануулчдтай таарах нь ховор гэж тэр нэмж хэлэхэд би юу түүнээс хэдэн удаа харсныг асуухад 5 жилд 8 удаа гэв. Би юу дөнгөж 3 сарын дотор 5 удаа толгорсон тул гайхаж. Миша болон Хикарот 2 өнөөдөр багийн сөрөг шалтгаан нь тэр байж магадгүй гэж инээждэв. Рот Миллер тэднийг дөөгүй байхын хижээг буйн дөрөөч хэдэн сар тутамд толгордог гэж тайвшруулв. Гэсэн хэдий ч буйн дөрийнх нь ад загшаа хараалтай хിവэр байгаа мэт санагдана. Хэсэг хугацааны дараа Рот Миллер мангастах гардаг бүсийн хил дээр байгаа тул буудлаж маргааш дараагийн бүслөө явах хэрэгтэй гэсэн газар засав. Хикарот Дуашки руу хараад түүнийг их юм ярихгүй байгааг анзаарав. Тиймээс тэр зүгээр үү гэж асуув. Дуашки ихвчлэн чачхаа болдоггүй ч одоо хэсэг хугацаанд яриаггүй тул буйрам бас ижил зүйлийг гайхав. Шиддэн эцэст нь ам нээж аялагч болох тухайн уран сэтгэмжин дөнгөж суурсан гэж хэлв. Аялагчид бие биенээ агнадаг. Эсвэл мөнгөний төлөө тоноочдыг асах нь ажлын нэг хэсэг гэж ярихыг сонсоход түнд аимшигтай санагдав. Энэ замаар үргэлжлүүлэн явбал нэг өдөр хин нэгийн асах нь өөрөө болж магадгүй гэж айж байгаагаа тэр хүлээн зөвшөөрч. Тиймээс өдөрчийн сэтгэл зүгээ бэлтгэхийг хичээсэн гэв. Цаан толгойд нь үнэхээр хийж чадах уу гэдэгтээ эргэжж байгаач. Одоо бэлэн болсон мэт санагдчихэ. Би ер нь түүнийг хараад түүний шийдвэрт ямар ч чинь байхгүй гэж бодов. Тэр айдас эргэлзээгээр дүүрэн байгаач энэ үнэнч байрлал нь аюул нөөж хүртэх зоригтой царилдах хулаачтаас тэр болгодог. Рот тэр зөвшөөрч амаг бартан замжны хүмүүсийг үнэхээр ачдаг бөгөөд хязгаараа хүлээн зөвшөөрдөг хүн юу ч зохицуулж чадна гэж хотлоо ярьдаг хүнээс хайггүй найдвартай санагддаг гэв. Бага зэрэг цаг өгвөл бүгдэд чухал зүйл харуулмаар байна гэж тэр нэмж хэлв. Дараа нь Роттой тэднийг гайхалтай үзэмжтэй газарт аваачиж өдрийн зөвхөн энэ цагтлын гэж харагддаг гэж хэлв. 3 дугаар давхарт ягаад ингэж болдгийг хинч мэддгөөч үнэндээ яг хараад зогсож байхад энэ нь хамаагүй санагдана. Дараа нь тэр Дуашки руу эргэж энэ зүйл харсны дараа үргэлжлүүлэн ажиллах зэрэг байна уу гэж асуув. Лабиринт харахад бүрхшид бусд нь унтж байхад зөвхөн буйрын сэрүүн үлдэнэ. Энэ бүхний дараа Дуашкигийн ямсгал арай дэвшжээ. Түүний тод
тооцоо зөв болж тэртэй орчин туршлагаа цуглуулсан бөгөөд дараагийн түвшинд хүрэхэд 150 хэрэгтэй. Одоогийн байдлаар тэр 3 эсэн шингээх чадвартай бөгөөд хоёрыг нь аваад байгаа тул тэр нэгийг авах боломжтой. Тэр түвшин ихэд ярахгүй байгаач дараагийнх нь үнэхээр үн цэнтэй байхыг хүсэж байна. Эцэст нь тэд зөвхөн 8 ба түүнээс дээш тэрвшлийн мангасыг гарч ирдэг. Мангасаар дөрөн орк нутагт очив. Дөрөвдүгээр давхар руу зориулж бол энэ нь шилдэг агнуурын газар юм. Одоо нүдх бүрээ төсөөлж цахим байгуулалттай байна гэж Хикарот хэлв. Хаа нэгтээс хэсэг оркууд тэднэр рүү шууд дайрав. Тэд тулаанд бэлдэв. Одоо болон биер нь хоёр танк хэлбэрээр урд шугамыг хариуцж, Ротт Мижир Бадвалки хоёр арт нь өрдөн алсын зан тогтолцоо хийж, Мишэ ойрын тулааны хий. Орк буу галзуурх шившиг хийж, оркууд гинт илүү хүчтэй болж тэдний нэг нь бамбайг нэвтэр хүртэл бүх зүйл сайн явж байв. Ийм нөхцөлд хамгийн эмзэг тул Дуашкийг хамгаалах хонны тэргүүний зорилт юм. Рот тэр түүнийг эрх цахилтаас хамгаалж, Мишэ оркийг хэрцгий цахилтоор дуусгав. Биер нь бүгд байлан хордон дуусгаж, тэд хэсэг оркийг хортон устгав. Оркуудыг дуусгахад бүтэн 8 минут зарцуулсан тул тэдний хохирч очрол охиж дутагдчихээн гэж манайхуу батсаар байв. Хортон биш аюужгүй бөгөөд тэр энэ багт үүнийхэн төлөө дуртай байв. Тэд оркуудын тоо нэмэгдэж буй өндөр хорчны төв рүү ортов. Зандаа тэд 7 дугаар зэрэгшийн аратан бас хагуу дайчин орхтой тул орсон ч амархан яшав. Гэсэн ч бүх зүйл хэтэрхий сайн явагдахад асуудал хөвчлэн гарч ирдэг. Нэгэн өвөнгийн шившрхийн тэдний яг урд тэнгэрээс хад чөлөө буулгаж энэ нутаг 60 кланих тол яв гэж хэлв. Дүнжин бас тоон нь нэг тоглогчийн тоглоом байсан ч нутаг дэсгэрийг хязгаарч байсан. Эхэндээ зүгээр зам хавцсан юм шиг санагдагч хэрэг хин нэгэн клан байгуулж бас тэд агнуурын бүсийг эзэмшигтэй авч чадна. Гэхдээ хэмжээний хүч хөдөлмөр ордог тул ховор бүс биш бол утгагүй юм. Биер нь Ярви шиг клан яагаад 3 дахь давхрын бүсийг хагаад байгааг ахна. Хикарод Ярви клан их хүчлийн 6 дугаар давхарт ажилладаг гэж хэлээд энд юу хийж байгааг нь шууд хангасан. Өвгөн хинт ч хариулт өгөх холбоо гэв. Хикарод зарим том кланууд лабиринтын хэсгийг эзэмших холбон эсний эрэхтэй байдаг ч Ярви энэ газрыг эзэмшдэг гэж хизээж сонсоогүй. Мөн эдгээр залуусыг тэр кланых гэдэгт ч итгэвчтэй биш байна гэж хэлв. Өвгөн энэ үгийг олон удаа сонссон хэмээн инээдтэй санагджээ. Бюрон одоо залууг нэлээд ширүүн болж байгааг анзаарна. Тэр хооронд Мишасанс харсан мэд амбирны ард ногдоход тэр залуу түүнийг хин нэгнээс цогтойгоод байна уу да гэж бодно. Гэнт хин нэг нь түүнийг хагас цусартай гэж дуудахад тэр дууг шууд залууд нь тасан тол шарвсан сөрүүлсэн хөшчхөө. Миша түүнийг ахаа гэж дуудахад тайлан иш дуурч олон нийтийн газар ингэж дуудахгүй байхыг сануулна. Тэр дараа уучлашгүй. Тэр үргэлжлүүлэн түүнийг өөрийгөө хагас цусартай гэдгээ зарж чадах юм аа гэж хэлж байдлыг бүрч таагүй болгов. Энэ бүхнийг харж байсан өвгөн түүнийг үнэхээр эмхгээ дүүн юм уу гэж тайван асуухад тайлан тийм гэж бодлоо. Өвгөн тайлан томдос хүрхтэй тул Миша түүний дүү юм бол тэднийг явуулъя гэв. Тайлан гэр бүлийн нарийн төвхтэй асуудлаас болоод эцэг нь хүртэл түүнийг гэр бүлийн гишүүн гэж үзэхэ болсон тул тэрийг шаардахгүй гэж хэлв. Өвгөн ядаж энд байгаа шалтгаанаа хуваалцаж агуу дайчин арканесэнцийг хайж байгаагаа тайлбарсан. Бүх зүйл сайн болбол дахин ангинахаар буцаж ирч магадгүй гэв. 6 дугаар давхрын клан юртийн нэг эсэнцийн төлөө ингэж их төгөөгдөж жаад бэм гайхан. Тиймээс энд ямар нэг зүйл илт зөрчилдөд байв. Эцэст нь өвгөн тэдэнд өөрсдийнх нь баг энд байхад ангинах мангас үлдэхгүй той шууд яцгаа гэж хэлв. Лабиринтэд хүч чадал бүхнийг шийддэг бөгөөд энэ үйлдэл ертөө сайд болно гэдгийг биер нь хорин ясан дээр гэж бодно. Хикарот одоо юу мэдэрч байгааг тэр сайн мэдж байсан ч амьд үлдэхийн тулд хизээ хорхоо мэдхийн чухал гэдгийг ойлгоно. Яг энэ агшин Дуашки гинт урах шалхан байдлыг зөөлүүлэхийг санаж болгов. Дуашки Ахмад бичинтэй уулзсандаа баяртай байгаагаа болгосон хэлж өөрийгөө бас 8 дугаар төвчний бичин гэдгээ дурдсан ч өвгөн түүнийг бичин биш. Ердөө хідэн анхан шатны таны сураад өөрийгөө чухал таацаж явдаг ажээ сарптай хэмээн хатуу зөхөж авлаа. Түүнчлэн түүнийг харахад л бусдын өмнөөс эцсэндээ татар нь муу хардаг гэж нэмж хэлв. Бүрэн сүрсэн Дуашки чимээгүй болоход Хикарот тесэрч тийм. Өвгөн хитрхи хатуу зарж जैन гэж ярьлаа. Өвгөн ердөө мөрөөс хэсрэн зөвхөн үннийг хийж जैन гэв. Уурсан одоо залуу толтоход бэлдэж Биен тэднэр 6 дугаар давхрын шантай үнэхээр толцдог гэж байгаа мó химэн гайхна. Хикарот тэднийг аянгаар цахих сэлдэгч биенгүү чачаад толгоор нь мөргөн хон ороороо гэж ярьлаа. Зан хийсэн царай гаргасан өвгөн Хикартод ийм багийн гişүүдтэй тосох хэрэгтэй гэж хүднэр хийв. Тэр хооронд биен тэднийг амьд машаарэ гэж мултарлаа гэж аярхан бодно. Тэр бүсийг орхисны дараа одоо залуу уур бухимдаад барь чадаагүйгээ хүлээн зөвшөөрч бүгдээс уучлаж гоё. Рот Мишер түүний зэмлэн Аас цангийнх нь бачин дөнгөө байдал бүх багийг бараг арч төглөө гэв. Биен Рот Мишерийг бүрч хатуу байх ёстой гэж бодож тэр ихтэйгийн дөнгөө исаа зөвлүүлэн амьд харсан чин зүгээртэй гэж хэлв. Тэрээр аюултай байсан ч нөхдийнхөө төлөө зогсох нь хүндэтгэх ёстой зүйл гэж нэмж хэлв. Биер нь ахлагч хүний хувьд Рот Миллер ямар нэгэн сэтгвчтэй гайхна. Дараа нь Мишэ өөрөө байхгүй байсан бол зүйлс илүү тайван байх байсан байж магадгүй гэж уучлахгүй. Дуашки түүнийг тайвшруулахыг хичээж хөөгдөхөн тохиолдож бол хамгийн муу зүйл биш байсан гэж нэмж хэлв. Энэ бүх байдал биер нь тохгүй санагдаж гинтийн уян холыг уур амьсгалсан сэтгэл сэрпирхэн болж ирснийг мэдрв. Миша сэтгэлээ нээж сүнсэн наратантай гэрээ байгуулж чадаагүй. Ганц хүн нь тэр өөрөө тул гэр бүлийнхээ тухай ярихаас хөвчлэн зайлсхийдэг гэв. Аратан хүмүүс нь тэдэнд тусгай хүч олгодог сүнсэн аратан гэж нэрлэгддэг.
Эртний мангасуудтай холбогдох хоор чадвартай байдаг. Зөвхөн хэдэн хүн энэ гэрээ байгуулж чаддаг боловч Миша Карштайн гэр бүлийнх тож түүний бүхийд гэр бүлийн нэрийг гутаажээ. Тэрээр урд нь ах дүүстэйгээ ойр дотн харилцаатай байсан ч насанд хүрсэн хойноос сонгогдож чадаагүй дараа хэд түүнийг зайлсхийж өгсөн гэж тайлбарлав. Хүмүүс түүнийг бутаж хүүхэд хагас цасартай гэх мэт доромж нэрээр дуудаж хэлжээ. Бага байхад нь ээж нь нас барсан тул түнд өөрийгөө хамгаалах арга байгаагүй юм. Эцэст нь тэр твчиж чадхаа болоод гэрээсээ явж тулдаж сарун аялж уужээ. Ирж сэтгэл нь хөдөлсөн өдөө залуу түүнийг их зүйлийг тулсан байх ёстой гэж тайвшруулна. Сэтгэлэнээс нь үнэхээр талархаж байгаагаа хэлв. Миша түүнийг тэднийг багийн гишүүд гэж харж эргэлзээгүйгээр үргэлж хамгаалдаг тул энэ нь тийм ч том асуудал биш гэж хэлв. Хикара тэд өөрийг нь тийм байдлаар хардаг гэдгийг мэдхэд баяртай байна. Нөгөөдөөгөр биерэн зүс хэрстгэл хөдөлтэй болсон аяархан бухимцаад байв. Дараа нь Хикара түүхээ хуваалцахаар ярианд орж нэгэн цагт дахин болохыг мөрөөддөг байсан ч авьяастайгаагүй ихлэв. Дээрээс нь санхүүгийн хүндрэлээс болон сургуультай тасрахаас өөр аргагүй төрсөн тул тэр орхон зайлж орчин тойрны 30 нас хүрэхтэй аяж хэлжээ. Энэ бүгдийг сонсоод Дуалки өөрийгөө Акогаас ч илүү хэрэггүй мэд санагдж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр гэр бүлийнх нь нийгмийн байр суурь түүнийг илбэд оруулсан ч бодит орч чадвар төдөрдөж ижбэгчин самхагт орч чадаагүй гэж тайлбарлав. Бага зэрэг авьяастай төрсэн бол өвөөчүүд түүний хүндэтгэх байсан байж магадгүй гэж тэр нэмж хэлв. Хикара түүнийг сайн илбэгчин бөгөөд өвөн бол тэнэг хүн гэж тайвшруулахыг хичээв. Хаа байснаас Ротмиллер өөрөө олон багаар явж байсан ч энэ зүйлийг урд нь хизээч харж байгаагүй гэж хэлв. Энэ бүгдийг сонсоод Берн эцэст нь хин нэгийн энэ утгагүй жижиг дуусгах гэж баярлав. Гэрч ажиглагч залуу бас сэтгэл нь хөдлөж хагас хүмүүсийг арын төвхөрийн юу ч мэдгүйгээр шүүсэнтэй уучлах гоёх хэвээр гэв. Хүн биш зүйл болж төрөх нь онцгой даваа талуудтай байдаг ч тэднийг зүгээр шалтгаангүйгээр гонддог гэж боддог байснаа тэр хүлээн зөвшөөрөв. Хүн аялагч байх нь аврагийн ур чадварт суралцах, илбэчин болох эсвэл бүр согигийн төвшөнд хүрэх боломжтой тул давуу талтай гэдэгт тэд хоёулаа санаж нэгдэв. Хикара динэж ямар ч байсан бүгдээрээ хагас цасартай юм чинь бие биенийхээ ард талыг харсаар байх хэрэгтэй гэв. Бүгд толгой дахин хамаг хүчээ дайсахад бэлэн болов. Энэ үед манай залуу намжлын тариф нэгдэх дарааш нь нэрсэн мэт санагдаж бусад нь цогтох болон чүү болгосон нулимстэй цонхоор харцаар түүнийг ширтэж эхлэв. Сэтгэл хөдлөлтөд яриа түүний хийдэг зүйл биш. Тул бэр нь юу хэлэх ёстойгоо гайхна. Тиймээс хэдих бодолгүйгээр ээж нь түүнийг төрөөж гэж байгаад нас барсан тул ээжгүй. Харин аав нь түүнийг жаахандаа хад лабиринтэд сараггүй болсон гэж амаасдаж хархив. Одоо тэр хүссэн ч тэрний хинтэнч дахин уулзч чадахгүй. Манай залуу нарын хэрсэн имрийнээр төвхөд тэдэн сайн нэрч тгсэн гэж бодох зуур төр хугацааны чимээгүй өдлөөсөв. Бүгд түнд бүрэн итгэж тийм их өвдөлтийг баяр баясгалантай энергихээр цаанаа чадсанд нь түүний хүчтэй гэж хэлв. Тэдний хэр сэтгэл хөдлөлтнийг хараад Берн өөрийгөө багийн хамгийн гунигтай залуу багц юм шиг мэдрэв. Тэгжээч тэр ээжгүй зэрэг хүн байлаач 3 сарын дотор 8 дугаар түвшнээс 7 дугаар түвшинд хүрч чадсан тул нэг их тоохгүй. Амьдралаа дахин эрсдэлд оруулж байсан дурсамжид хүчтэй зөхөж заримдаа сэтгэл санааг нь хүн дээр сөөрүүлдгийг тэр хүлээн зөвшөөрдөг. Ротмиллер дараагийн алхам юу байх ёстойг асуухад Хикара шалмын нойроо чиглэхийг санал болгов. Миша ногоон сүйртийн намг руу очих санаа гаргасан ч Ротмиллер тэр газарт хүрэхийн тулд ядаж 6 өдөр орно гэж татгалзав. Дуалки 4-р давхрыг сарахыг 50 санал болгосон ч Хикар тэгтгэхийн эрт байна. Үнийг даван туулах гэж хичээж байгаад хит харамжгүй. Олон аялагч амиа алхахыг харсан гэж эрс эсэргүүцэв. Тэрээр үүнд бэлэн болохоосоо өмнө хамтдаа илүү хүчтэй болох цаг хугацаа хэрэгтэй гэж итгэдэг. Манай залуу шалмын ой мангас аримхад сайн газар биш байж магадгүй гэж бодогч Хикарад 4-р давхрын аюул дээр санаа зовж байв. 3-р давхрын аг энэ нь 7 ба 8-р төвшний аратнуудаар дүүрэн бөгөөд заримдаа бүр 6-р төвшний аратнууд ч гарч ирдэг. Бьерн өртөө бих төсвөө байснаасаа болоод энэ давхар хэдэн удаа амиа алдж байжээ. Тиймээс тэр одоо залуугийн боломжийг ойлгож байна гэсэн хэдий ч тэрээр тэдний явах цаг болсон гэж бодож байгаагаа тодорхой хэлв. Тэр хакерод 2 бат бүх танк хийж байгаа туй шаардлагатай бол зогтох замаа гаргаж чадна. Ялангуяа тэр цэс саргчийн сартаар хүчрхэгдсэн байгаа болохоор хохирол учруулах чадвар нь хязгаартай ч багийн тэнцвэр сайн байгааг тэр тэмдэглэв. Давшилт нь удаанч татвартай байх бөгөөд тэд 2-р давхарт хүрч чадах ёстой. Гэвч бусад нь түүний шийдвэрт үнэхээр итгэх хэсэгтэрээ маргалдаж эхэлнэ. Бьерн шивнэр тод сонсч байсан тул бухимдаж эхлэх бөгөөд одоо үнийг санарч хураалтаар шийдэхийг санал болгов. Олонхын саналаар тэд дөрөвдүгээр давхарсууч хэвэн хоёр руу алхав. Хэсэг алхсны дараа Ротмиллер амрахыг санал болгож энэ газрыг дажгүй сонголт гэв. Хакер цаашаахан явахыг санал болгосон ч газарчин дараагийн нийтэйхэн амрах газар хол байгаа. Түлэндээ төхөнсөн дээр гэв. Берн цаг харахад өнгөрсөн 2 өдрийн хшиг яг шөнийн 9 цаг болж исэн тул Ротмиллерийг бүхнийг төлөвлөсөн гэж бодо хүндэтгэл сэтгэж төрөв. Берн маргаашийн төлөвлөгөөг асуусан тэр маргааш гэхэд шулмсын ойроо очино гэж хариулв. Ротмиллер хариулахаас өмнө тэр эцэгч үгүй байгааг Берн анзаарч түүний жинхэнэ мэрэгчлэлт юм байна гэж ойлгов. Нэг нь харуулт үлдэж бус нь унтахаар хэвтэв. Хэдэн цагийн дараа Ротмиллер түүнийг сэрээхэд Берн миний ээж хэдийн болцсон гэж асууж тагнуулж
Толгой сэсрэм өөр зүйл болсон гэв. Бьюрн шууд сэрэмжлэн мангасуу гэж асуухад Ротт Миллер танаар хоёулаа гэж хариулж Бьюрн түүнийг сублачдыг хийж байгааг хортон ойлгоно. Гинт ойрцоо тусламж хүссэн зөвхөрсөн орсон сонсогдоход тэднийг мангасууд хөөж байгаа нь Бьюрн сэжигтэй санагдав. Ротт санагдаж байгаатай зөвшөөрөөд өмнөх мангасыг санаж байгаа эсхийг Бьюрноос асуув. Тэр энэ бүхэн цохимлог санагдаж байсныг санах бөгөөд Ротт Миллер толгой тахан энэ яг тэр үеийг шиг өнөртөж байна гэв. Тэдний хэн хөөж байгааг эсвэл яагаад энэ багийг бай болгосныг мэдгүй байгаач тэдний бүрждэхүүн лөөс сэмхэн шархах өөр нэг орчлогоо гэж таамаглав. Миша нөгөө хүмүүс хэдий хүрээд ирсэн тул цаг ирхаа болохыг тэдэнд орсон санаулна. Бьюрн таймнаар анхаарсаа төвзрүүлсэн жижиг мэх хэрэгшээ шийдэж жүжиглэж чадахгүй бол зүгээр амаахын түнд ярих боломж олохыг хүмүүрт хэлв. Хэсэг танихгүй хүмүүс ойртон ирэхэд Бьюрн дохоо өндөрсөн байгаандаа сасахыг шаардахад тэд байрандаа тарцсав. Тэр техникийг асуухад нүрээ сайтар зохиолоход бэлтжтэй гэж санаулв. Танихгүй хүмүүсийн нэг нь хөөгдөж байгаахаа хэлж тасалбал шагнана гэж амлав. Бьюрн тэдэнд бүх зэсгээ хаяа гэж шууд хэлсэн ч тэд оронд нь шууд маргаалтаж хэвсв. Бьюрн өөрөө хартал тэдний хөөж байсан гэхдээ хорко даасад зүгээр хүлээгээд юу ч хийхгүй бай. Энэ нь нөхцөж байдлыг хэлбэр болгосон тул тэр тэд рүү хамгийн хөтө харагдцаар харан зэсгээ хаях эсвэл өвшийн ороочтой уулзах хоёрхан сонгож байгаа хэсв. Өөр сонголтгүй болсон танихгүй хүмүүс хэрэгслээ хайж хамгаалж төсөнгүй. Бьюрн Ротт Миллерт эд зүйлсийг цөвлөлөхээр тушаах бөгөөд оркууд ормон хогсондоо дуугар хон чимээгүй халтны хот идэж ганц ажилтдаг тахны эстэй юм байна гэж би юм бодов. Сахилстатамент түнд чимэртэй баярлалаа гэж хэлэн өөрийгөө аншигсаа гэж танилцуулж түүний бодлыг таслав. Бьюрн дуугүй үлдсэн ч хакер түүний ис гарсан ариун нандин зүйл шууд анхаарлаа хөгжүүлэн өхөрт хийх хичээхэд Бьюрн дотроо түүнийг шалав. Нөгөө хоёр залуу өөрсдөө танилцуулснаас нэг нь ганц гэх нэрийг хэлв. Бьюрнд шууд сонин мэдрэмж төрж уулзж байсан анхны гансаа сансан ч нөгөө залуу энэ бол түгээмэл нэр химээ минэж яриа ихжүүл хийхчээ гэсэн хэдийч Бьюрн сэрэмжтэй хിവэр байв. Алиса Батарчаг варуур хөндлөнгөөс орцоогүй бол юу хийх байснаа мэдгүй байх хэмээн жижиглэж Яачлас борхны нэрийг дуртав. Ротт Миллер шууд ойлгож түүний сахилч мүү гэж асуухад тэр Батарч сайн сургуулийн жижиг шиг ярьж өгсөн. Бьюрн сэжигтэй зүйл мэдэрч тэднийг хоорч байгаа бөгөөд цагаан болохоор ар ходрохоор цасхыг хүлээж байгаа гэдэгт итгэвчтэй байв. Гэвч сахилч эмэгтэй шархацсан залуусын нэгийг жинхэнэ гайхамшигар гинт идгээж Бьюрнийг бүрэн төрөгдөж дороосно. Хакарад мөн ажил гайхаж Мишарат Миллерээс савндаа итгэвчтэй хിവэр байгаа эсхийг чимээгүй асуув. Ротт одоо өчрөө олохгүй байгаа харагдсан ч үнэхээр итгэвчтэй байсан гэж зүтгэх бөгөөд Бьюрн энэ ертөнцид ихэнх хүмүүс үнэнч биш өргөчөд тул хэцэн жижиг тоортогдох нь амархан гэж бодов. Дараа нь Алиса сандран инээж тэр гайхамшиг хангалттай баталгаа болсон гэж асуугаад зэсгээ буцааж авахыг илгэр хүсв. Бьюрн түүнд хатаа үгүй гэж хариулсан түүний царай шууд цайж орхив. Тэр түүнд сахилч байх нь хамаагүй. Варварууд өөр дүрмтэй өөр бүр хаттай бөгөөд ямар ч өшөөр үзүүлэхгүй гэж хэлв. Тэр тэднийг аварсны шаригнаас шаардсан бөгөөд энэ нь варварын ховд чөдрөх зүүж гэж бодов. Алиса гайхан мэлвч тийм ёс заншийн талаар өмнө сонсож байснаа хүлээн зөвшөөрч хэдийг амар угааг нь асуув. Бьюрн таймнаар 2 сая гэсэн үнийг хэлж энэ нь тэдний амины цэнгэл таарна гэв. Тэр тэдэнд тийм хэмжээний мөнгө бичнээр байхгүй гэж мархахыг хичээв. Бьюрн энэ тайлбарыг тоолгүй. Бэлэн мөнгөгүй бол оронд нь үнд зүйл эсвэл хэвслээрээ түүж болно гэж шаардав. Тэр өөрийг нь хуурахыг завсныхын төлөө тэдний хоёрыг яг таарна гэж хэлэхэд хамт залуун санаа алдан бууж өгч амнаас ганган хоёрнаас илүү үнэтэй хүлээн зөвшөөрөв. Бьюрн хэрэгслийг хараад одоо тэдний бүх зүйлээс нь салхалаа гэж бодов. Нөгөө хүмүүс одоо амрааж болох уу гэж асуухад Бьюрн хариулахын оронд шийдэнгээ чангатгаж Алисагийн яриг дундуур нь таслав. Ямар ч санаачлахгүйгээр тэр хамаг хүчээрээ савж түүнийг шууд нүүрлүүн цохиж туршилтын хүүхэлтэй шиг хошин шидэв. Энэ зэрлэг үйлдэлд хүн бүр айнц чиртан юмсаад ярьдав. Бьюрн зүгээр салиатай хүн шиг инээмсэглэн нүрнийхээ цаахаар цусыг арчиж тэднийг дэрэмчид гэж бодсон юм гэж хэлв. Нөгөө хоёр засуу бүрэн сандарч орж газартайгаа ямар нэг зүйл рүү ширтэнтэй зогсов. Бьюрн хэсэг зөөр гайхсан ч асуухаасаа өмнө өөрт төстэй залуу гинт цусаар буйчиж газар тунав. Үйл явдал улам өрчимжиж эцэгтэй мөч ярьдаж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарж, сувлын мэн заавал бүртгүүлээрэй.